Сайн байцгаана өрх мөндөд үзэгчтэй. Амжилтын амт нэвтрүүлгийн шинэхэн дугаараа та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийнхаа зочин хойморт бид анх Солонгос улсад оюутан болж ирээд эрдэм мэдлэгт шамдан Солонгосын шилдэг сургуулиудын нэг болох Кореа их сургуулийн доктор профессор Лам Жавогтай мөнх насан урьж оролцооллоо. Энэхүү нэвтрүүлгээрээ бид түүний үзэл бодол, дуу хоолой, ариун туршлагаас үзэгч түмэндээ хүргэж байна. Бацгаано. Ингээ манай Сөүл хот дахь MBC студийн амжилтын амт нэвтрүүлэгт нэгэн чухал зочин урагдаад байна. За бүгд Солонгос улс дахь Кореа их сургуулийн доктор профессор Ил мөнх насан байна. За сайн байна. За юуны өмнө бидний урилгыг хүлээж аваад цаг зав гаргасан дүүдээ маш их баярлалаа. За сайн байна. Та юуны төрөнд энэ сайхан нэвтрүүлэгт урьж оролцуулсан танд баярлалаа. Тийм намайг мөнх насан гэдэг. За миний хувьд бол одоогор Кореа их сургуульд судлаач профессороор ажиллаад 8 жил болж байна. Энэ Солонгос улсад ирээд 12 жил 12 дахь жилдээ амьдарч байна. Бас нэлээд хугацаа байна шүү тийм. Сөүл хот дахь MBC төв хуудастай лайк дарж нэгдээрэй. За тэгээд Солонгост ер нь яг ямар зорилготой ирээд зорилготой ерөнхийдөө хүрсэн үү? За оригинал бид нэлээд судалсан амжилтын амт нэвтрүүлэгтээ орж байгаа хүмүүсийн бас их судалдаг. Одоо шалгуур хамгийн гол шалгуур нь бол ерөөхдөө яг одоо залуучуудаа тий монголчуудаа болон одоо бусад хүмүүст үлгэр дуурайлтаа явж байгаа, өөрийгөө маш их дайчилж байгаа, хөдөлмөрлөж байгаа тийм хүмүүсийг аль болох урьж оролцуулдаг байгаа. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгээр залуучуудад маш их хэрэгтэй мэдээлэл өгөх бах гэдэгт найдаж байна. За баярлалаа танд. Анх би 2012 онд Кореа их сургуульд докторийн оюутан болж ирсэн. Тэгээд 12 онд докторийн оюутан болж ирээд 2016 оны хавар төгсөөд дипломоо гардаж аваад түүнээс хойш 1 жил докторийн дараах судалгаа буюу постдок гэж ярьдаг тийм ээ. Тийм 1 жил ажиллаад түүнээс хойш одоо судлаач профессороор ерөнхийдөө 7-8 жил ажиллаж байна. Тэгээрээс докторийнхаа төгсөнгүүдээ шууд сургуультай үлдсэн байна тийм ээ. Ерөөсөө тэндээ доктороо хамгаалаад тэндээ 1 жил докторийн дараах судлаачаар ажиллаад тэгээ судлаач профессор гэж. Кореа их сургууль ч бас л Солонгосын топ сургуулиудын нэг тий шаардлага өндөртэй. Тэрэнд бас манай Монгол залуусаас ингээд сайхан үлгэрлээд манлайлаад ажиллаж байгаа гэж бодоход бол маш гоё бахархалтай байдаг юм аа. Олон улсын сэтгүүл Элисеверт бас өгүүллүүдэд нэлээд нийтлэгдсэн байсан. Нүүбийн доктортой хөгжилтэй холбоотойгоор тийшээ орсон гэж сонссон тий. Тэгэхээр тэр талаараа ярихгүй юу? Яг голдуу ямар сэдвэрээ тэгээд тэгснээрээ одоо дэлхийн болон одоо Монгол улсад ямар одоо үр дүн авчирч байгаа вэ? Ерөнхийдөө та бүхэн маань мэдж байгаа Солонгос улсад төдийгүй өөр бусад гадны орнуудад докторийн зэрэг хамгаалах гэж байгаа хүн бол яалтчгүй зарим сургуулиуд одоо шаардлагатай байдаг. Тэр нь бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн одоо олон улсын мэрэгжлийн журналуудад 2-оос доошгүй одоо судалгааны ажлыг хэвлүүлсэн байх ёстой гэсэн шаардлага бол зарим сургуулиудад тавьдаг. Энэ бас сургуулиас хамаарат харилцан адилгүй байдаг. Зарим сургуулиуд 3-ыг шаарддаг. Мөн тэр дотроо зарим сургууль impact factor-ыг заагаад өгсөн байдаг. Тийм тэр утгаараа миний хувьд анх докторийн оюутан байхдаа судалгааны ажлуудаа одоо олон улсад яалтчгүй хэвлүүлж төгсөх шаардлагатай байсан. Тийм тэгээд түүнээс хойш яалтчгүй ингээд их сургуульд ажиллаад ирж байгаа учраас их сургуулийн маань гол одоо ажлын үр дүн бол мэдээж олон улсын журналд судалгаагаа хэвлүүлэх байдаг. Аливаа одоо судалгааны төслүүдтэй байгаа л тухайн судалгааны гол үр дүн бол олон улсад хэвлүүлсэн одоо судалгааны ажлаар биелэлтийг үнэлж идэг л да. Тэр утгаараа яг хөө миний 2 ажил бол одоо Elsevier-ийн журналд хэвлэгдэж байсан. Тэгээд тэр Elsevier-с бол таны одоо энэ хэвлэгдсэн 2 ажил бол одоо нүүбийн доктортой хөгжлийн одоо тэдний тэдтэй уялдсан байна гэсэн яг мэдээллийг ерөнхийдөө гаргаж тухайн судлаачид руу явуулдаг юм билээ. Тэр утгаараа надад мэйлэрч тухайн хүлээж авч ирсэн. Тэр ажил маань ерөнхийдөө бол одоо одоо дэлхийн хэмжээнд урмлан бүрхэц сүүлийн жилүүдэд сүүлийн 20 жил хэрхэн яаж одоо доройтж ирсэн. Энэ урмлан бүрхэц нь одоо уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн уялдаатайгаар
одоо буурч гин үү, зарим газар одоо нэмэгдэж гин үү, өсөлттэй байна уу гэдгийг харуулсан ийм судалгаа. Нөгөөх нь бол одоо газрын бүрхэц гэж ярьдаг тийм ээ. Одоо газрын бүрхэц гэдэг нь нэгсэндээ тариалангийн талбай, одоо бэлчээр, ус гэх мэт ингээд ангиллуудаар ангилсан одоо газрын бүрхэцийг хэлдэг. Тэгэхээр газрын бүрхэц нь одоо хэрхэн бас өөрчлөгдөж ирж байна вэ? Энэ нь уур амьсгалын өөрчлөлттэй бас хэрхэн уялдаатайгаар одоо өөрчлөгдөж байна. Жишээ нь одоо дэлхий дээр одоо сүүлийн жилүүдэд тариалангийн талбай хэрэг өсөж байгаа юм. Бэлчээрийн талбай нэмэгдэж байгаа мó, өсөж байгаа мó? Тэгхийн бол ус одоо бас нэмэгдэж гэнэ үү, багасж гэнэ үү гэх мэтийг одоо өөрчлөлтийг харуулсан ийм хоёр ажил маань байсан. Миний хийсэн судалгаанууд эхлээд одоо Монгол орны сумын хэмжээнд тэгээд цаашлаад Монгол орны одоо улсын хэмжээнд тэгээд цаашлаад Азийн бүс нутгийн хэмжээнд дэлхийн глобал хэмжээнд гэсэн ийм одоо бүтцтэйгээр судалгаануудаа хвчлэн хий. Тэгээ миний судалгаануудаас ингээ харж байхад бол ерөнхийдөө бол уур амьсгалын өөрчлөлт тэр дундаа одоо агаарын температур бол Монгол орны ургамлын өнгөрөлт бол сүүлийн жилүүдэд нэлээд их одоо нөлөөлж ургамлын бүрхэц зүйл доройтсон байна гэсэн үр дүнгууд гарч ирсэн. Тэр дундаа одоо төвийн бүсийн аймагуудаар тэгээд зүүн бүсийн аймагуд, баруун бүсийн аймагуд тэр дундаа говьалтай ховд гэх мэт аймагуудад бол ургамлын бүрхэц сүүлийн жилүүдэд бол нэлээд доройтож байгаа одоо харагдаж байсан. За тэгэхээр нэг төрийн бус байгууллага байна. Let's Common гэдэг нэртэй тийм ээ. За тэрэнд бол бас Солонгос улсдаа тийм гоё манлайлдаг, нийгмийн идэвхтэй залуучууд оролцсон харагддаг. Тэрийг ерөнхийдөө бас мөн насны өөрөг бас нэлээх байдаг баха гэж харддаг. Тэр төрийн бус байгууллагын талаар нэг товчхон хүмүүст манай үзэгчдэд танилцуулаад тэгээд ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаараа ярих уу? Let's Common Network гэдэг Солонгос Монгол залуучуудын нэгдэл гэдэг төрийн бус байгууллага. Энэ байгууллага маань одоос бараг 8 жилийн өмнө анх Урангоо гэдэг бүсгүй залуу бүсгүй байгаа. Урангоо маань үүсгэн байгуулад тэгээд дараа нь миний хувьд бол яг удирдах зөвлөлийн гишүүн гэж явдаг л та. Тэгээ сүүлд нэмэгдэж удирдах зөвлөлийн гишүүнээр орж исэн. Энэ байгууллага маань ерөнхийдөө үндсэн хоёр томоохон одоо сайн дурын хүмүүнлэгийн төслийг би үүсгэн одоо амжилттай бий болгосон. Нэгдүгээрх нь бол дэрийн прожект 1 гэдэг төсөл. Миний хувьд бол дэрийн прожект 2 төслөөс энэ төрлийн бус байгууллагад удирдах зөвлөлийн гишүүнээр орсон. Дэрийн прожект 2 төслийн маань гол зорилго нь бол дахин хэрэглээг дэмжих буюу одоо хэн нэгэнд илүүцсэн одоо юу ч байж болно л да одоо хэрэглэл ном дэвтэр тийм ээ. Энэ хэн нэгэнд илүүцсэн эд зүйлсээ одоо аваачид өгдөг газартай болъё. Тэгээд энд нь одоо хэрэгтэй нэг нь бас буцаагаад үнийг хэрэглээд ингээд дахин хэрэглээг бий болгох. Бид хэдий харж байгаагаар бол одоо дэлхийн бусад улс орнд бол одоо энэ зарчим бол айгүй маш зөвөр одоо ингээд үүсгэн байгууллагад маш хөгжөөд явдаг л та. Бүр сүлжээ дэлгүүр болоо явцсан байдаг. Одоо таач бас мэдж байгаа жишээ Солонгос оронд бол нөгөө харин 15 гэдэг тийм. Яг тэрний жишгийг Монголд одоо бий болгоё. Одоо Монголын ард түмэж гэсэн бас энэ дахин хэрэглээний соёлыг одоо мэддэг болоосай нэгэндээ одоо илүүцэн зүйлсээ ингээд аваачаад өгдөг болоосай энэ нь эргээд байгаль орчиндөө ямар хэрэгтэй вэ тэр бүгдийг ойлгуулах зорилготой байсан. Тэгээд үүний хүрээнд бол бид бүгд анх одоо I Love Mongolia Dream гэдэг хоёр подолкийг гаргаад одоо тодорхой хэмжээний жижигхэн фаунд босгоод түүгээрээ одоо подолк бий болгоод энэ подолкоо одоо Солонгос дахь монголчууд маань худалдаж авсан л та 10,000 оноор. Яг одоо гадаад улс оронд сайн дураараа одоо өөрийнхөө мэддэг чаддаг зүйлээ хийж байгаа хүмүүс тэдний зовлон бол яг мэддэг шүү дээ. Тэр болгон сагуужил байхгүй хүмүүс бол одоо янз бүрийн хийгээл зарим хүмүүс нь яадаг л ах одоо ашиг орлого олох гээд байдаг ч гэдэм юм тий. Яг үнэхээр тийм сайн одоо бус хэрэгтэй зүйл яг бол цаашдаа том төсөл болоод ашиг орлоготой байх боломжтой. Гэхдээ ер нь бол ихэнх хүмүүсийг харахад дандаа өөрсдөө л одоо чин сэтгэлээсээ нийгэмдээ тэгээ юм хийж юмсан юм сурцсан юм чинь үнцэн ажлынхаа хажуугаар цаг зав зарцуулж байгаа. Энэ нь бол бас их бахархалтай. Тэгээ ялангуяа гадаад улсад те өглөөнөөс ороо хүртэл нэг завгүй ажлын цагаар тэгэхээр та залуучууд та бүхэндээ улам их амжилт хүсье. Тэгэхээр одоо тэрэн бас байгуулах нь улам гой хөгжөөд солонгосын хөгжил солонгосын одоо байхгүй манай Монголд байхгүй зүйлийг Монгол руугаа их оруулаарай гэж яройдаа.
Тийм баярлалаа тань. Тэгээд мөн үүн дээр нэмээд хэлэхэд манай энэ Солонгос дахь энэ Let's Common төрийн бас байгууллагад бол маш их сайн дураараа ажиллаж байгаа оюутнууд байдаг. Тийм тэдгээр оюутнууд маань бид нартэй нэгдээд бас сайн дураараа нэгэндээ мэддэг зүйлээ хуваалцаад мэддэг нэгнээсээ нэгэндээ ингээд амжуулаад бас Солонгост хэрхэн одоо тасан цогцох талаар нэлийн мэдлэгтэй болдог дандаа оюутнууд байдаг. Мөн ингээд хичээлийнхаа хажуугаар, ажлынхаа хажуугаар хурж ирээд Солонгост хийж байгаа үйл ажиллагаануудад маань туслаад ингээд сайн дурын гишүүнээр ингээд явдаг олон сайхан мундаг залуучууд бий. Тэгээд тэр залуучуудгүй бол мэдээж энэ төрлийн бас байгууллага байхгүй. Тэгэхээр хамгийн гол хөдөлгөгч нь бол одоо тэгэхээр мундаг оюутан залуучууд шүү. Тэгээд Let's Common-гийнхоо одоо сайн дурын бүх гишүүдтэй бас баярлалаа хэлье. Айхтруудахгүй их оронд руу буцна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тийм. Тэгээд бас манай их орончин бас харьцангуй сайхан хөгжиж байгаа гэж би харж байгаа. Жилээр их тусам бас шал өөр болж байгаа. Ер нь альваа ингээд харж байхад улс орны нэг тийм хөгжлийн үе шат гэж байдгийн байна гэж би анзаарсан. Тэгэхээр манай бас улсын бас яг нэг тийм хөгжлийн яг нэг тийм нэг эцэгтэй үе дээрээ л явж байна. Магадгүй нэг хэдэн жилийн дараа шал өөр болцсон байна. Залуучууд маань тийм их орон руугаа их зүйлийг өөртөлж очоод хувь нэмрээ оруулаасай л гэж боддог. Тийм шүү, яг үнэ. Одоо Солонгос улс гэхэл те одоо л бид нар манайхан ч юм уу бос улсууд үнэхээр хөгжилтэй улс тэрэн гоё гэхэд хичнээн хөгжилтэй улс орно ч гэсэн бас өөрийн асуудал байгаа. Одоо ч гэсэн байгаа те. Тэгэхээр ганцхан Монгол улс л ингээл асуудалтай байгаад биш ээ. Ерөнхийдөө одоо Солонгос улс шиг дотоодын асуудал. За тэгээд хүн бүхэн тийм гоё одоо сайхан санхүү эрхчлөндөрөд амьдсан биш те. Хэцүү амьдралтай хүмүүс ч хэдэн саяараа байж гин. Одоо Монгол улсынхаа бас сайн сайхан талыг илүү хардаг байгаасаа. За төр засагтаа үнэхээр идэж уудаг хүмүүс нь байгаа. Тэгээд тэр хүмүүс нь одоо улам багасаад сайхан цаг ирэх байхаа л гэж бодож байна. Ялцчгүй одоо залуучууд бол улам сайхан зөв байх хэрэгтэй. Зарим залуучуудыг харахад бол үнэхээр гоё чин сэтгэлээс их орно гэсэн сэтгэлдээ сурт. Их орно гэсэн сэтгэл бол зүгээр нэг цэжээ ингээд дэлдэд байх биш. Их орон гэж ярих биш яг үнэ. Үйлдэл болох хэрэгтэй гэж байна. Ер нь ингээ анзаарч байхад тийм манай Монгол оронч бол хамгийн тийм аюулгүй орн байгаа байхгүй тий. Айгүй гоё тийм жинхэнэ одоо нүүдэлчин байршлаараа тийм нүүдэлчин хэм маягтай цөөх орны нэг. Тэгээ ингээ харж байхад бол манай Монгол орн шиг тэр сайхан нүүдэлчин соёлтой жинхэнэ одоо нөгөө байгаль дэвтэй амьдрал гэдэг чинь жинхэнэ манай нүүдэлчин амьдралын хэм маяг байгаа байхгүй. Одоо ингээ харахад тий бүх юм нь одоо ингээд органикаараа тэгээд байж идэг нүүдэлчин амьдралын хэм маяг бол яалтчгүй одоо миний харж байгаагаар доктортой хөгжил гэж айгүйх яриад байна. Тэрний гол одоо доктортой хөгжлийн гол point нь бараг нүүдэлчин амьдралын хэм маяг юм уу даа гэж би бас заримдаа боддог шүү. Тэгэхээр бид нар өөрсөндөө байгаа сайхан талыг илүү сайн харж яа тий. Тэгээ бусдаас суралцах харах юм харна, бусд улс орноос авах юм аавна. Үнэхээр л одоо ингээд тэр улсуудаа айгүй гоё гээл манай залуучууд айгүйх боддог. Одоо жишээ нь зарим залуучууд Америк л нэг явчих юм бол гоё гээл ингээд боддог тий. Бас яг ингээд цагаа тулаад очиход тэнд чинь бас болохгүй зүйлүүд бас зөндөө харагдаж байгаа байхгүй юу? Тэгээд таа ч гэсэн бас айгүй сайн мэдж байгаа ингээд явж хаад болохгүй зүйлүүд. Тэгээд ингээд харж байхад бол яалтчгүй манай Монгол орн бол арай л өөргөц яс заншилтай нүүдэлчин амьдралын хэм маяг бол яалтчгүй одоо ирээдүйд хамгийн их доктортойгоор авч үлдэх тэр хэм маяг бол бидний нүүдэлчин одоо тэр хэм маяг юм бол гэж би айгүй бодоод байгаа. Ялч ингээд улс орны хөгжил одоо амьдралын хэм маяг ингээд өөрчлөгдөв тий. Айгүй юм сууршмал амьдрал руу айгүйх одоо шилжиж байна. Тэгэхээр бид нар гिचнээ мэдээж сууршмал амьдрал руу шилжээд хөгжиж одоо твшиг нь бол яалтчгүй байх хэрэгтэй. Гэхдээ бид нар нүүдэлчин тэр хэм маягаа доктортойгоор байлгаж бас давхар ингэж хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Нүүдэлчин амьдралыг бас ор үүсгэж болохгүй юм байна гэж би бод. Сөүл хот дахь MBC төв хуудасдаа лайк дарж нэгдээрэй. Докторийн оюутан байхад миний докторийг удирдахжсэн профессор ярьжсэн л да. Жишээ нь одоогоос 20 жилийн өмнө бол одоо манай Солонгос улс маш олон боловсон хүчнийг одоо тэнд очиод докторийн зэрэг хамгаалаад ирээ, мэдлийг хөгжүүлж ирээд одоо улс орныхоо хөгжилд нэмэр тус болоо гэдэг ингээд бодлогоороо нилээдгүй боловсон хүчнийг Америк руу одоо Европын улсууд руу явуулсан гэд тэгжсэн. Түүний нэг нь бол би одоо өөрөө гээд тэгээ ингээ харахад энэ ойр орчим Корея их сургуулийн ойр орчимд ажиллаж байгаа нилээдгүй их профессорууд бол яг тэр бодлогын одоо хүрээнд гадны орн руу яваад буцаж ирээд Корея их сургуульд одоо профессораар ажилласан хүмүүсүүд байгаа байхгүй. Тэнгүүд тэр хүмүүсүүд буцаж Корея их сургуульд ирээд Корея их сургууль дээр одоо нэг судалгаа шинжилгээ одоо хөгжингүү орно
хөгжсөн орноос одоо судалгаа шинжилгээ хэрхэн хийх одоо мэдлэгийг дамжуулж ирж штэ. Тэнгүүтээ маш их эрчимтэйгээр судалгаан дээр анхаарад тэр үед нь одоо Солонгосын одоо засгийн газраас судалгаа шинжилгээнд дээр маш их одоо санхүүжилтийг өгч эхэлсэн гэж байгаа. Тэнгүүт нөгөө гадны орнд сураад ирсэн профессорууд чинь санхүүжилт маш ихтэй болчихно. Тэнгүүтээ маш сайн одоо судалгааны ажил дээр төвлөрөөд өнөөдрийн хүчинд одоо Корегийн сургууль дэлхийн шилдэг 100 сургууль багтчихад байна гэж ярьж ирсэн байхгүй юу. Тэнгүүт яг ингээд тэр жишээгээр одоо ингээд харж байгаа одоо сүүлийн 5 жил талаа миний харж байгаагаар бүгд найрамдах Солонгос улсаас 5 сургууль дэлхийн шилдэг 100-д багтдаг болчиход байгаа. Одоогоос 5 жилийн өмнө бол нэг 2-3 сургууль л ордог байсан. Одоо бол 5 сургууль болчиход байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ Солонгос улсын шинжлэх ухаан хэр их хөгжиж जैन түүнийгээ дагаад одоо шинжлэх ухаанд суурилсан шинжлэх ухааны их сургууль хэрхэн одоо үйл ажиллагаагаа явуулж засгийн газраас нь хэрхэн дэмжиж одоо ирж байна гэдгийг нэг жишээ өмлөө гэж би боддгийг. Тэр зарчмаар одоо манай Монгол улсыг хараад байхад бас яг энэ зарчим одоо бас явж эхэлж байна, эхлэн тавигдж байна гэж би харж байгаа. Гадны орн руу маш их оюутан залуучуудаа дэмжиж явуулж байна. Магадгүй түүний хамгийн гол нь тэр залуучуудыг буцаж эх орондоо татах нь хамгийн гол асуудал юм болов. Буцаад тэр залуус эх орондоо заавал ирж сууршаасай гэж би бодоод байгаа юм. Тэгээд одоо Монгол улсын шинжлэх ухааны салбар, одоо энэ Солонгос улсын шинжлэх ухааны салбар хоёрыг ингээд харьцуулаад харахад бол Солонгос улсын шинжлэх ухааны салбар бол маш их хөрөнгийг одоо шинжлэх ухааны салбар ихтэй сургуультай одоо төсөөлөж зарцуулдаг. Миний хувьд бол бас Монгол шинжлэх ухааны салбарт ажиллаж исэн л да. Ингээ харж байхад бол манай Монгол бол яг өнгөрсөн жилүүдэд бол шинжлэх ухаан бол яг үнэндээ орхигдсан байсан. Шинжлэх ухааны салбарт бол санхүү төсөв бол аюул бага төсөөлдөг байсан. Харин сүүлийн 2 жилээс 2-3 жилээс харж байхад бас харьцангуй шинжлэх ухааны салбараа дэмжиж ирж байна. Их сургуулиудаа дэмжиж ирж байна гэж би бас харж байгаа. Магадгүй одоо нэг 5-6 жилийн дараа манай Монгол улсын шинжлэх ухаан ихтэй сургуулиудын нөхцөл байдал харьцангуй дээрдэж магадгүй одоо дэлхийн шилдэг сургуулиуд руу төгөх бахаа гэж бүрэн дүр итгэлтэй байдаг. Одоо жишээ нь одоо энэ Солонгос улсын жишээгээр авах юм бол Солонгос улсын ихтэй сургуулийн профессорууд одоо хүрээлэнгийн судлаачид бол боловсрол шинжлэх ухааны яамда төсөл бичиж өгдөг. Тэр төслөө одоо сургууль дээр авч явж ирлээ. Тэр төслийн дагуу докторийн оюутан, магистрийн оюутнууд судалгаагаа хийгдэж явдаг. Яалтчгүй бас магистрийн ажиллаж гэсэн бас нэг судалгааны үр дүн болоод цаашаа явж байгаа гэсэн үг. Тийм тэгэж ингэж судалгаагаа уялдуулж одоо тэгээд одоо энэ судалгааны төслийн гол үр дүн нь эргээд гол үр дүн юу гардаг вэ гэхлээр эргээд нөгөө олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн журналд судалгаагаа хэвлүүлсэн байж ч таны энэ ажил үр дүнтэй боллоо гэж дүгнэдэг. Тэгээд эргээд одоо нөгөө нэг судалгааны үндсэн дээр суурлаад одоо инновацлог одоо бизнесүүд инновацлог одоо шинжлэх ухааны техник технологийн шинэ одоо зөвлөд их гарч шүү дээ. Жишээ нь одоо сүүлийн жилүүдэд Солонгос улс бол одоо жишээ нь нөгөө аль болох байгаль орчинд ээлтэй тийм технологиудыг хөгжүүлэх тал дээр айгүй анхаарч байна. Жишээ нь одоо ус төрөгчөөр ажилладаг машин, цахилгаанаар ажилладаг машин гэх мэтийн судалгаанууд дээр маш их анхаарч байна. Одоо жишээ нь миний мэдхийн бас эдгээр судалгаанууд дээр ажиллаж байгаа манай Монгол мундаг залуучууд ч бас байгаа. Солонгос улсын одоо ус төрөгчөөр ажилладаг машин дээр одоо судалгаан дээр суурилж ажиллаж байна. Нэг залуу одоо удирдлаггүй машин тийм ээ одоо жолоочгүй машин гэж ярьдаг да. Тийм одоо судалгаан дээр одоо суурилж байгаа. Цахилгаанаар явдаг машин дээр суурилж судалгаа хийж байгаа. Манай Монгол залуучууд их байгаа. Тэгэхээр энэ залуучуудаа бас саяны миний яг ярьдаг энэ Солонгосын бодлого шиг энэ залуучуудаа эргэж татаад эдгээр энэ шинжлэх ухааны энэ ололтуудыг бас их орондоо хөгжүүлэхэд анхаараасай л гэж бас их бодож явдаг юм шүү дээ. Судалгаа хүний амьдралд ерөн чухал байна. Тэгээд зөвхөн шинжлэх ухааны гэлтэхгүй ерөн хүний зүгээр энгийн асуудал гэсэн ямар нэг юм судалгаатайгаар ярьдаг, ямар нэг юм судалгаатайгаар сонсдог судалгаа гэдэг нь их чухал юм санагдаад байна. Судалгаа шинжлэх ухаан бол улс орны хөгжлийн тодорхойлцыг мэдээж одоо судалгаан дээр суурлаад бодлогод хэрэгжих ёстой гэж боддог. Тэр чухаараа энэ Солонгос улс бол мэдээж дандаа судалгаан дээр суурилж иж бодлогуудаа боловсруулж ингэж хэрэгжүүлж явдаг. Тэгээд сая миний өмнө хэлсэнчлэн бүр цаанаасаа маш ихээр дэмжиж ингэж судалгааны санхүүжилтийг өгч дараа нь судалгааг нь биелүүлж үр дүнгуудээ бүр биднээс нэг нэгэнгүү ингэж аваад за одоо яг аль
одоо ийм үр дүн гарчжээ. Энийг тэгвэл хэрхэн яаж бид нар цаашаа бодлоготойгоо уялдуулж явуулах ёстой гэдгийг нэгэн хүн гэж бичүүлж авдаг. Сүүлийн жилүүдэд бол ер нь олон улсад сургуулиудаа докторийн зэрэг хамгаалахад бол яалтчгүй олон улсын импакт фактор өндөртэй одоо нэг тодорхой шалгуурыг хангасан сэтгүүлүүдэд оюутнуудыг судалгаагаа хэвлүүлж хамгаалдаг болсон. Тэгэхээр зэрэг манай Монгол орны хувьд бол сүүлийн ер нь 10-аад жилээс бол бас харьцангуй энэ чиглэл бол харьцангуй өсөлттэй эрчимтэй хөгжиж явж байгаа юм болов уу гэж би хардаг. Мөн ялгаагүй Монголд ч гэсэн оюутнуудаас ингэ шаарддаг болсон. Энэ ч утгаараа их сургуулийн багш нар судалгааны хүрээлэнгүүд бас энэ олон улсын судалгаагаа хэвлүүлэх тал дээр нэлээд анхаардаг, яригддаг болсон гэж би харж байгаа. Тэгээд яг уу манайхан зарим судлаач ярьдаг. Одоо манайд Монгол оронд бол айгүй мундаг судлаач байдаг хэрнээ яагаад олон улсын судалгааны ажлууд нь байдаггүй юм бэ гэсэн зарим нэг ярианууд бас яригдж байгаа харагддаг. Зүгээр миний бодлоор бол мэдээж манай Монголын бидний багш нар биднээс ахмад насны үеийн судлаачд бол маш мундаг судлаачд зөндөө. Тэгэхээр зэрэг ингээ харж байхад бол аливаа улс орны хөгжил бол нэг дараатаагаар ингэж явдаг. Түүний адилаар тухайн манай ахмад үеийн ихний одоо судалгааны яг тэр цаг үед бол тухайн үед нөгөө олон улсын одоо энэ судалгаагаа хэвлүүлэх чиглэлийн ажлууд бол нэлээд тийм тутмаг одоо яригддаг байсан, шаардлагач бага байсан манай Монгол орны хувьд. Тийм учраас тухайн үед бол судлаачид мундаг судлаач зөндөө байвч олон улсын судалгаагаа хэвлүүлдэггүй байсан болов гэж би боддог. Энийг бол бид нар буруу шахах буруу гэсэн яс хувийн бодол байдаг л да. Яг зөвхөн миний л нэг хувийн бодол мэдээж бид нар өөрсдийн монгол хэл гэсэн монгол хэлээ алдагдуулахгүй байх нь мэдээж улсын орны үнэт зээл. Гэхдээ нахлах сургуулиас нь юм уу одоо бусад хичээлийг төлөхөө одоо англи хэлээр үзүүлээд одоо оюутан болоход нь одоо чөлөөтэй англи хичээлээ уншдаг төвшөнд бас нэг жоохон анхаарч өгвөл бас зүгээр юм болов уу гэсэн тийм нэг хувийн бодол өгдөг шүү дээ. Тийм шүү яалтчгүй англи хэлээр яаж ч хэлхийг гэдэг юм тийм. Ястаа нэг хоёр хэлийг л бүр сайн эзэмшчих юм бол ер нь бол дэлхийд хаач явахад бол галзахгүй нэ шүү дээ. Одоо солонгос дээр одоо энэ төгсөж байгаа сургуулаа төгсөөд ажил хайж байгаа хүмүүс тийм. Ялангуяа энэ солонгосын компанид ч юм уу өөр одоо гадаад ажил хийхэд хэдийгээр солонгос хэл маш сайтай боловч англи хэл нь бас ингэ дутагдаад байдаг. Хятад ч гэсэн хятад сургуулиуд хятад хэлтэй маш мундаг боловч англи хэл бас чухал. Тийм учраас одоо төрөлх хэл монгол хэл болон англи хэлийг л одоо өөр хүмүүстээ сайн сурах юм бол дэлхийдээ зэрэгцэж явна шүү. Унших ном мөрдөлтэй англи хэлээр одоо маш их мэдээлэл авчиж байна шүү дээ. Тэгэхээр монгол хэл рүү юм уу өөр хэл рүү орчуулж амжаагүй байдаг гэх мэтчлэн гээд. За мөнх насны судлаачийн хувьд яг энэ судлаач мэргэжлийг яг яагаад сонгосон юм? Гараагаа яг яаж эхэлж ирсэн бэ? Тийм. Энэ бас аюу сонирхолтой ингээд эргээд бодож байхад зүгээр нэг өөрийн нэг жижигхэн түүх шиг юм гэж би ярих гэдэг юм л та. Тийм бас манай залуучууд бас сонирхолтой байж магадгүй. Жишээ нь одоо би жишээ нь одоогоос яг 20 жилийн өмнө байгаад байгаа. Яг 20 жилийн өмнө би одоо тухайд нэг өсвөр насны хүүхэд байсан байна. Тэгээд нөгөө нэг аймаг болгоно, сум болгоны нөгөө нэг юунууд болдог штэ нөгөө ойргууд одоо 100 жилийн 90 жилийн ойр. Тэгээд тэр зэрэг одоо би өөрөө Баянгор аймгийн цаг сумаар агуулж явдаг юм. Тэнгүүд одоо яг 20 жилийн өмнө цаг сумын 80 жилийн ойр болж исэн байгаа байхгүй юу? Одоо энэ 100 цаг сумын 100 жилийн ойр одоо болох гэж байна. Тэгэхээр яг 20 жилийн өмнө гэсэн. Тэнгүүд манайх яг нөгөө ээж аав маань ингээд 100 нөгөө нэг сум руу ингээд хөдөө гардаг мал маллаад. Тэгээд би нөгөө дүү нартайгаа мал маллаад үлдэн ээж хоёр ба нөгөө юу ягаад ээж хоёр сумын ойд очичоод ирээгээд ээж хоёр маань сумын ойд очиж буцаж ирчээд ингээд хажуудлын айлын хүмүүсүүдтэй ярьж байгаа. Тэгэхээр тухайн үед бол би нэг өсвөр насны охин л гэсэн үг шүү дээ. Тэгээд ямаа хийгээ сууж исэн чинь хотоос өстө тэр доктор ирсэн байна. Ямар их гоё юм ярьдгийг манай нутгаар агуулсан тэр доктород ирчихэд ингээд хоорондоо ярьж байгаа байхгүй юу. Тэнгүүд тэрийг сонсч ирсэн өсвөр насны охин би тэр доктор гэдэг нь өстө айгүй гоё ажил хийдэг юм байна да. Би хэрэг тэр доктор болчих юм бол манай ээж хоёр баярлах юм байна да гэсэн бодлыг анх толгойдоо авч исэн байгаа байхгүй юу. Тэгээд тухайн үед тийм бодол орж ирж исэн. Тэгээд түүнээс хойш ерөөхдөө бодоол яагаад байдаг гэсэн. Тэгээд нөгөө 10 жилийн охин чинь хичээлээгийн нөгөө олимпиадуудад орно. Тэгээд олимпиадуудад орж явж байгаад тэгээд би чинь юу яаж исэн. 9 дугаар ангиас оюутан болоод
одоо нэг 10 дугаар ангийнхаа хичээлийг төрүүлж үзээд яг оюутан болъё ч гэж юу н бодоагүй. Тухайн үед бол яг нөгөө ямар ч сан манай ээж өөрөө бага ангийн багш байсан. Бас намайг хэцүү ингээд замаар явуулж исэн баг гэдэг. Зам юу нөгөө нэг 9 дугаар ангийн хүүхэд байжгаад ингээд газар зүйн олимпиадад бэлтжижсэн чинь тухайн жил 9 дугаар ангийн олимпиад болтгоо. Тэгээд 10 дугаар ангийн олимпиад болоод би тэгээд нөгөө нэг анги твшиж олимпиадад орох болж байгаа байхгүй юу. Тэгээд 10 дугаар ангийн одоо нэгсэн даах агч нартай эсвэл 10 дугаар ангийн газар зүйн олимпиадад ороод нөгөө чинь 9 дугаар ангийн хүүхэд чинь гайгүй байр эзэлчихдэг. Тэгсэн чинь манай ээж миний хүүч нь 10 дугаар ангийн хүүхдүүдтэй цуг яаж байгаа юм чинь чи ер нь 10 дугаар ангийн хичээлнийг төрүүлээд үзээтэл яасан цуг ингээд 9 дугаар ангийнхаа хичээлдээ цуг явж байгаад тэгээд хавар нэг улсын шалгалт өгнө штэ. Аттестат авч иж бид нар чинь конкурсдаг байсан. Тэгээд яг чи 10 жилийн аттестат авахар ингээд шалгалтанд ороод үз. Хэрвээ аттестат авч чадахгүй бол тэтгэврэнгүй хууч ангидаас ороод явчих. Хэрвээ аттестат авчих юм бол яг конкурсд үз. Хүн ингээд жоохон урдчил ч юм үзхийн буруу тал гэж байхгүй штэ гэдэг ээж хэлээд. Тэгээд нөгөө чинь цуг хичээлээ үзэж явжгаад нөгөө хавар нь 10 дугаар ангийнхны улсын шалгалтанд орсон чинь 3 улсынхаа шалгалтыг 3 улсын шалгалт нэг хичээл сонгож өгсөн гэсэн. Айгүй бүгдээр ингэ цай өгсөн. Тэгээд 10 дугаар ангийн нөгөө нэг аттестат авчиж байгаа байхгүй юу? Улсын шалгалтанд. Тэгээд конкурсцэн чинь нөгөө Монгол Улсын их сургуулийн газар зүйн ангид ороод тэгээд анх ингээд оюутан болоод хотод орж ирж байлаа 9 дугаар ангийн хүүхд. Тэгээд анх удаа Улаанбаатар хотод орж ирээд оюутан болсон. Тэгээд ингэж явж итэл нөгөө нэг жил болгоно нөгөө оюутнуудын нөгөө эрдэмшилгээний урлуулдаг гэж сонсоод тэнгуут наа би л тэгвэл нөгөө судлаач болох нөгөө доктор болох мөрөөдөлтэй хүн чинь ерөөсөөс би одоо энэ судалгааны ажлыг хийж эхлэх хэрэгтэй юм байна. Би одоо яах вэ гэж бодож байгаад нэг надад айгүй сайн хичээл ордог нэг багш байсан. Нэг эмэгтэй багш л та. Тэгээд тэр багш дээр очиод багшаа ингээд оюутны эрдэмшилгээний урал болдог гинэ. Би ингээд бэлдэж үзэх гэсэн юм аа. Би тэгтээ хэрхэн яаж бэлтгэхээ мэдтгээ та надад нэг зөв өгөөч гэ. Тэгээд нөгөө багш маань чийдэг бол нэг ийм сэдвээр ингэж хийгээрэй гэдэг анх ингээд надад нэг судалгааны арга чигийг тэр багш маань өгч ийсэн. Одоо тэр багш маань бол одоо бурхан болсон л да эрдэмтэд гэж багш. Би улсын газар зүйн энэ багшигээ бол би бас хаач нөгөө нэрийг дурсаж явахыг боддог. Яагаад тэгэхээр яг миний судалгааны ажлыг хангалах энэ бүхэл процессыг надад зааж зөвлөж байсан учраас тэгээд ингэж оюутны эрдэмшилгээний хурдуудад жижиг ажлаар ингэж орж ээж тэгэж явж агаад тэгээ сургуулийн төгсөөл тэгээд энэ судалгааны ажил руу орсон да. Тэгээд ингэж явсараа өнөөдөр Корег сургууль доктороо хамгаалаад тэгээд хэрэгэл нөгөө ингэж судалгааны ажиллагаа олон жилээр үргэлжлээд ингэ явж байгаа. Тухайн үед бол тэр хүн маань химийн хүрээлэн одоо Монголын химийн хүрээлэнгийн одоо эрдэмшилгээний ажилтан Пүрсрэн гэж хүн байсан. Тэгээд сүүлд нь химийн хүрээлэнгийн захирлаар нэлээд олон жил ажилласан, сүүлд нь академич болсон. Тэгэхээр зэрэг одоо яг тэр 20 жилийн өмнө манай ээж хоёр Пүрсрэн доктор ирсэн байна сте айгүй мундаг гэж ярьж байгааг сонсч ирсэн өсвөр насны охин. Одоо өнөөдөр 20 жилийн дараа явж ирсэн доктор болсон явж байгаа. За ингээд мөнх насан судлаачийн хувьд зүгээс залуустаа зориулаад одоо захичгаар хэлчихэр зүйл байна уу? Тийм. Түрүүн бас та энэ сургуулийн кампус руу орж ирж байхдаа анзаарсан баг. Яг өнөөдөр бас энэ Корег сургуулийн одоо нөгөө төгсөлтийн 117 дахь төгсөлтийн баяр болж байна. Бүгдээрээ нөгөө магистр, доктор, бакалавр хамгаалсан оюутнууд төгсөлтийнхаа баярыг хийгээд анзаарсан баг тийм. Яг тийм өдөр таарлаа. Тэгээд би харин өглөө ингээд ажил руугаа орж явж явах зураа бодож ирсэн. Яг миний төгсөлт чинь 109 дэх төгсөлт гэжсэн. Тэгэхээр 117 дахь төгсөлт. Тэгэхээр яг 8 жилийн өмнө би энэ өдөр бас яг докторийн дэрийг авч ирсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг ингээд би бодож ирсэн 8 жил өнгөрцөн байх шүү. Би 8 жилийн сургуульд ажиллажтэй гэдэг ингээд бодоход айгүй хурдан өнгөрцөн байгаа байхгүй цаг хугацаа. Айгүй тийм ингээд удаан биш. Гэтэл ингээд 8 жил гэж бодохлоор зэрэг айгүй их санагдаад байдаг. Тэгэхээр зэрэг энэ цаг хугацаа бол ерөөсөө л ингээд урсаал байдаг учраас залуучууд маань аль болох цаг хугацааг л айгүй зөв тэгээд дэлхийд дүүрэн боломж байгаа боломжийг л юу алдаж болохгүй. Тэгээд миний нэг ганц бодож явдаг юм. Магадгүй ингээд нэг боломж өөрт тань ирлээ. Тэрийг алдаж болохгүй зулгаагаа даваарай. Өөрөөсөө хамаарах ямар бүх одоо юу байна те хүч чадал байна. Тэрийгээ дайчлаад тултал нь ингээд хийгээд боломжийг атгаж авахыг хичээгээрэй. Хэрвээ магадгүй тултал хичээгээд тухайн боломжийг алдчихлаа. Сөрөг үрдэн гарлаа гэж бодоход ерөөсөө тэр нь битгий готраараа тий. Гэтэ тэрэнгүү та өөрөөсөө шалтгааллах бүх зүйлийг дайчилсан юм чинь тэгээд орчих хэрэгтэй. Магадгүй тухайн боломжийг жоохон өөрөө дутуу хичээгээд тухайн боломжийг алдчих юм бол хүн дараа нь
харамсах зүйлтэй яваад байдаг. Би тэр үед нь тэгчихгүй яа да тэрийг ингэсэн бодвол болчихгүйсэн болов гэж айгүй хингээ харамсах зүйл үүддэг. Тэгэхээр зэрэг хүн бас аль болох бага харамсах зүйлтэй бол амьдрал гоё штэ тийм учраас харамсах зүйлгүй байхын тулд тухайн ирсэн боломжийг тухайн цаг үед нь өөрийгөө тулталтай ачлаад хичээгээд үзээрэй. За ингээд цаг цаваа гаргаад манай нэвтрүүлэгт одоо үнэтэй зөвлөгөө болон өөрийнхөө сайхан түүх туршлагаас хуваалцсан маш их баярлалаа. За ингээд бас манай нэвтрүүлэгт хийх болсон. За баярлалаа. Өнөөдөр бас нөгөө гоё оюутнууд сургуулийн төгслийн баяр өдөр аваад тийм яг тийм удаа таарсан. Энэ бас энэ их гоё ном байна. Аяг кофений бясалгалаар тэр гомтон болсон хүмүүс гэдэг ийм гоё номыг Солонгос улсад одоо байгаа, ажиллаж амьдарч байгаа нэгэн бүсгүй ингээд солонгос хэлнээс орчуулсан байна. Орчуулсан байна. Тэгэхээр яг бид нар ийм гоё номынхаа хүмүүстээ зориулаад энэ гоё номыг нь дурсгаж өгье. Энд бол маш хүний амьдралд хэрэгцээтэй. Тэгэхээр их чухал зүйлүүд байлээ. Отхон гэд бүсгүй орчуулсан байгаа. Тийм байна. Тий. Отгоо хичээг аюул сайн тань. Тийм. Отгоо хич маань бас Сеулийн их сургуулийн докторант шүү дээ. Тийм. Бас яг бид хоёр ижил бас судалгааны чиглэлийн хүмүүсүүд. Тийм бид хоёр бас нэг аюул сайн тань юм мундаг ихч байгаа. Энд олон жил амьдарсан солонгос хэлээр бол ер нь бол тэгэл хашраад ихч байгаа шүү дээ. Эх орон ирээдүй болсон залуусынхаа төлөө чин сэтгэлээ зориулж зөвлөн ярих эглэгэн атлаа эрхэмсэг бүсгүйн хайцаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн өрөөё. Үзэгч түмэн маань бидний энэ удаагийн ярилцлагаас мотивац буюу илүү их урам зоригийг авч хэн нэгний ажил амьдралд хэрэг болох олон туршлагууд яригдсан гэдэгт итгэлтэй байна.